За эхний үлдэгдлээ тохируулахгүй касс эхний үлдэгдлээ тохируулахдаа санхүү менежмент нэгтлэн бодох сэтгэл тохиргоо цэцрүүгээ ороод эхний үлдэгдэл касс эхний үлдэгдэл рүү орно. За үүн дээр нэрв болгоноор тусад нь салгаж өгнө. Үүн кассын нэрваа эхлээд оруулсан байх хэрэгтэй. За касс байгаа бэлэн мөнгө төгрөгөө сонгоод за манай кассын төгрөгийн ганц нь 500 төгрөг байсан гэж бүртгэл. За хамгийн эхлээ бүртгэхэд юм чоож нонгорхоо боёулаа байгаа. Энэ эхлэлийн баланс дээр эхлэний үлдэгдэл дээр харагдахгүй зөвхөн задрагаа хэсэг дээр энэ 500 харагдана. Энэ нь болохоор гүйлгээ баланс нөлөөлөх гэсэн үг. За үүнийг касс руугаа ороод чеклээд баталгаажуулах дарснаар эхлэлийн баланс нөлөөлж харагдах буюу энэ дээр ингээ 500 гүйлгээ баланс дээр бас ингэж харагдах болно. За үүнийг засахдаа чеклээд цуцлах дараад цуцлсны дараа засах төвчөө дараад засах боломжтой байгаа. За үүнийг засны дараа мэдээж дахиад баталгаажуулах шаардлагатай байгаа шүү. Эндээсээ зөвхөн баталгаажаагүй устгах боломжтой байгаа.